Сайн бацхан уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Намайг Сүвэдэ гэдэг. Би гүйлтийн спортоор хичээлээ 8 дахь сартаа болж байгаа юм байна. Тэгээ сая сарын өмнө 7 дахь сартаа би 1000 км гүйсэн байсан. Тэгээд энэ 8 сарын хугацаанд гүйлтийн спорт надад бол маш том өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Тэгээ энэ гарсан өөрчлөлтийг хүмүүст түгээхийн тулд яаж зөв бэртэлгүй өөрийгөө шантраахгүйгээр гүйлтийн спортыг даалж зуршил олгоод гүүхээ гэдгээр ерөнхийдөө 10 ширхэг цуврал бичлэг хийгсэн зорилго тавьсан. Хамгийн ихнийх нь болохоор би яагаад анх гүйж эхэлсэн бэ? Тэгээ яагаад одоо гүйдэг вэ? Ирээдүйд яагаад гүйх ёстой вэ? Гэсэн юм хүү 3 яагаад асуултанд бол хариулна. За миний хувьд бол сүүлийн 8 сарын гаргасан амжилт гэх юм бол би 2 сарын дотор 5 км гүйдэг гэж байгаа. Шууд 21 км хаф маратон буюу хагас маратонд оролцсон. Оролцоод 1 цаг 45 минутын дууссан амжилт гаргасан. За тэгээ хаф маратонд гүйснийхаа дараа 2 тооны дараа амралт аваад буцаагаад тренингд ороод 1 сараас 4 сарын 18 хүртэл бүтэн маратоны бэлтгэл хийгээд 4 сарын 18-нд ганцаараа ямар нэгэн тэмцээн биш өөрийнхөө mentally challenge хийгээд өөрийгөө сориод 42 км ганцаараа гүйсэн. Хугацаанд гэх юм бол 4 цаг 20 минут гаруй. За үүнээс гадна бас богино зайд 5 км тийм оролцсон. Queens-д оролцсон 5K бол 19 минут 20 секундэд бас гүйж дуусгасан. За хамгийн анх гүйгээ 5 км-д бол би 26 минут дундчилдаг байсан. Одоо бол би 20 минут ерөнхийдөө 6 минутаар агсан. За энэ гүйж дуусгах тэмцээнд оролцох гэдгээс гадна миний амьдралд гүйлт бол маш олон төрлийн эерэг зүйлүүдийг оруулж ирсэн. Бас сөрөг зүйлүүдсэн байгаа. Гэхдээ бол эерэг зүйл хамаагүй олон байдаг. За энэ талаар бол би дараагийн бичлэгэн дээр илүү тодорхой дурдна. Өнөөдөр бол би ерөнхийдөө яагаад гүйж гисэн, өөрийнхөө бас гүйж гисэн түүхийг бас та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. За хамгийн анх гүйж гисэн хугацаа гэх юм бол би 2 жилийн өмнө ер нь бол нэг спорт гэдэг утгаараа биш зүгээр яг айгүй хүүтэн өвөл болж исэн. Тэгээд манай гэр ажлаас 15 минутын зайтай байдаг байсан. Энэ хооронд хүүтэн даарч бирж хахаар 15 минут хүүтэн дотроосоо энэ нэр гаргаад гэртээ дулаахан урдыг очиж гэсэн бодолтой байдаг байсан. Тэгээ нэг зүйлийг анзаарсан. Тэгэж хурдтайгүйгээд амсгаа тавьчихтаад өөрийгөө жоохон хүчлээд төгсөр газарлаг үгээд ирэхээр тэгээ гэртээ орж ирсний дараа хэдий хүлэрсэн байсан ч гэсэн би ядарсан ч гэсэн айгүй гоё энерги мэдрэгдчихсэн. Сэтгэл санаа их өдрөг болоод тэгж ядарсан өдрийн тэр мэдрэмжүүдийг бол ажлаас авсан стресс эндрээ бол мартчихсан. За тэгээд бол ерөнхийдөө өвөл дуусчихсан. Дахиж үгээгүй. Тэгээ 1 жил болсон. Тэгээ өнгөрсөн жилийн намар би Instagram-аас бичлэг олж үзсэн. Ямар бичлэг вэ гэхээр бидний дээд биеийн булчингууд бол ерөнхийдөө хүнд юм өргөх зорилттой. Харин доотлын хөлний булчин бол удаан алхах, гүйх, жоох endurance тэг талын спортоор endurance тал дээр бол илүү зориулагдсан гэж би сонсч байсан. Тэгээ бид нэр бол байнгын зогсдог, алхдаг, уул руу алхдаг. Тэгээ ер нь бол эртээ өвөөс ирэх юм бол тэгээ ангөрөө хийдэг, энэ жимстүүж имдэрдэг багтал бидний хөл бол байнгын ажилтдаг байсан. Тэгээд би бол хөлөө бол тэр талаар илүү хөгжүүлэх зүгээр юм байна гэж шийдчихсэн. Яагаад гэвэл гэх юм бол Нью-Йоркт ажиллаад сураад тэгээд ирэхээр ер нь бол аюух ачаалтаа завгүй байдаг байсан. Тэгээ орой өтөжингээ ажиллаа сургуультай орж ирээд орой гэртээ орж ирэхэд бол энергигүй ядарсан байх гэдэг болохоор дасгал хийгээд ер нь бол өөрийгөө жоохон хийгээд өөрийгөө сайжруулчих. Тэгэхээр энергитэй болчих юм бол би орой гэртээ орж ирээд хичээлээ 1 цаг хийх тий өөртөө анхаарах, хоолой их магааш өглөөнийхөө хоолыг авч яваа бэлтгэх гэх тэмхүү энерги үүдтэй байх юм болов уу гэд анх спортоор хичээлжсэн. Тэрнийг жишээлдсэн анх гүйж эхэлжсэн. За хамгийн анх бол 9 сард тохоо ер нь бол 7 хоногт нэг удаа гүйдэг гэсэн. Цаг дээрээ 15 минут тавь. За эхний зорилго бол 15 минут тасралтгүй гүйсэн боломжтой гүйх зорилготой байсан. За тэгээд энэ бол эхлээд 10 минут гүн ядарн зогсон алхан тэгээд дахиад гүйдэг. Тэгээд надад нэг майндсет юу байсан бэлээ ядарсан үедээ 30 секунд өөрийгөө жоохон пуш хийе 30 секунд өөрийгөө хүчлээд гүйчих юм бол ер нь би болж ийн гэж үздэг байсан. За тэгээд тэгж өөрийнхөө лимитийг хязгаараа тэгж багуугаар давсаар агаад ер нь бол нэг 3-7 хоног дотор бол 5 км бол гүйчдэг болсон. Тэгэхдээ 15 минут биш тогтц тасралтгүй гүйдэг. Би бол энэ хурдан санаа зовдгоо хэр хоол санаа зовдгоо хамгийн гол нь яг
15 минут тасралтгүй Google зорилготой байдаг гэсэн. За тэгээ bijсэн чинь 10 сард манай Нью-Йоркт идэг залуучууд тэмцээн зохиосон. 10 хүний тэмцээн, 200 хүний тэмцээн гэхдээ айгүй гоё хөөрхөн цомхон тэмцээн болж байна. Тэнд оролцоод хамгийн анх тэмцээнд оролцох ямар гоё юм бэ гэдгийг ойлгож ирсэн. Үнтэй хамт ирцэжгүйгээд уралдаад тэгээ 5 км-т бол бас шууд спринт хийгээл орон гүйцэтгэхгүй яг тогтмолгүй хэвээр. Эхний нэг хэсэгт бол үнтэй цуг зэрцэжгүйгээд тэгээ хоёр дахь хэсэгт бол өөрийгөө нэлээд хүчлээд тэгээ өөрийгөө ялан дэлээд эхний миний би лөөдөлт мэдрээ зогсмоор байна те амсгаадаад хөлний шагаа өвдөг байсан гэсэн ингээл өөрийгөө хүчлээл 5 км бол гүйсэн. Тэгээд 5 км гүйгээд ирсэн чи 3 метрын авч ирсэн. Хүмүүсээ зэрцэжгүйгээд өөрийгөө ялан дэлээд барайнд ороод ирсэн болохоор үнэхээр нэр гоё санаад өөрөөр барахчихсан. За тэгээд сургууль төгсөх хамгийн сүүлчийн үлрэл байсан болохоор хичээлүүд их амархан болоод эхэлсэн. Хүн дэнд хичээлүүдээ өмнө шахаад авсан, математикийн хүн дэнд хичээлүүд өмнө шахаад авсан байсан болохоор надад бол айгүй жоохон өөрийгөө нэг чаленж хийгээд өөрийгөө нэг сольж үзмээр санагдаад тэгээд бас тэмцээнд ороод үзчихсэн. Тэмцээнд орохоос айгүй гоё идэв мэдэрчихсэн. Тэгээ нэг 8-7 хоног гарсан чинь нэг тэмцээн байсан. 8-7 хоногийн дараа болохоор за тэгээд тэр тэмцээнд 8-7 хоног бэлтгэл хийгээд үзье. Өөрийгөө сориод үзье. 5 км гүйжсэн, 21 км гүйгээд үзье. Чадах нь үгүй юу гэдгээ харъя гэж шийдвэр гаргасан. За ингээ 12 сарын 14-ний өдөр Централ парк дээр 21 км гүйх тэмцээнд өөрийгөө сорж үзээд оролцохоор болсон. За бэлтгэлээ яаж хийсэн бэ гэхээр тухайн үед бол би сургууль дээр явдаг гэсэн, хичээлдээ явдаг гэсэн. Бэлтгэлээ ямар зохицуулах вэ? Орой хурж ирээд гэртээ өсөж ирээ 9-с 10-ийн хооронд эсвэл хичээлийн завсгаанаар дунд 2 цаг завсгалаатай байдаг гэсэн 4-5 он зүгээс сургаагийн хооронд тэр хооронд бэлтгэлээ хийх. Эсвэл өглөө ажил руугаа явахдаа 10 км замыг метрогоор явж ирсэнээс нэг гүүгээд явчихъя гээд ямархуу байдлаар бэлтгэлүүдээ хийжсэн 7 хоног 4 удаа ингээд эхэлжсэн. Анхын ихт бол тэгэхээр хэцүү байсан. Өдөр болгон өвдөлттэй, өдөр болгон тэнд өөрөөр өвдөлттэй. Эхний 10 км бол гүүхт бол надад бол сүүлийн 2 км-ийн нэлээд өвдөж гүйжсэн. Тэгээд тухайн үед бол за 10 км-ийг дуусчих болоо гэж доолсоор агаал. Тэр техний 7 хоногт илүү 2 дахь 7 хоногт байсан ба 2-7 хоногт 10 км гүйгээд маш их баярлжсэн. Тэгээд ингээд надад бол зөв урамтай байсан. Өдөр болгон өөр өвдөлтүүд мэдэрнэ. Тэр өвдөлт болгон дээр интернетээс гуглээс хагаал. За энэ өвдөл нь яг яагаад юу насаад үүсдэг юм гээл хайна. Тэнгууд надад бол ийм хүү таслаад хийгээрээ гээд янз янз юмнууд гараад тэднийг амьдрал дээр хэрэгжүүлээл таслаар хоолн дээрээ унтах дээрээ анхаарна. Тэгээд сонголтын таслууд recovery буюу сэргээлтийн таслуудыг хийж эхэлжсэн. За ингээл 6-7 хоног бол айгүй гоё өнгөрсөн. Би хамгийн ихдээ 16 км гүйчихсэн. За ер нь бол би бол 21 км-аар гүйчих юм байна гэл 7 хоног ирэх болгонд л километр гүйх хэмжээ чадвар нэгсээл хурдан болоод тэгэл зүрхчээс амьсгаатахаа болоод эхэлжсэн. Айгүй гоё урамтай байсан. Гэтэл хамгийн сүүлчийн 16 6 дахь 7 хоног дээр би бэртэл авсан. Ямар бэртэл хийхээ тэр бол тэггүй ямар ч унжаангүй ямар ч нэгэн тийм зүйл болоогүй. Зүгээр л гүйжсэн чинь яг зүүн хөлөө өвдөгний артлын өвдөг нугалрахаа байсан. Тэгээд өөртөө бол их шантар гутарч ийсэн. Тэгээ өөрийгөө их зэмлээл яагаад чадахгүй байгаа ингээл тэгэл юу болчих юм байл. Тэгээ 2-7 хоног үлдчихтэй тэмцээнд ингэж бэлтгэл хийчихэл ингээ буугаад өгчих юм уу гэл. Тэгэл өдөр болгон бэлтгэл хийх болгондоо бол тэгэл эхлээл гайг болчих гэж найдаал тий. Эхлээл 2 км гүн. Тэгэл 2 км-ийн дараагаас нөгөө нэг өвдөлчин буцаж хүчрээл зүүн талын өвдөг болно улархаа болол эхэлжсэн. Тэгэл тэрх болгонд л өөрийгөө хүчлэхгүй айлалах аргадаал тий. Гэртээ орж ирээл recovery сонголтын таслыг хийгээл тэгэл хүүт туусан цаагаал тэгэл тиймэрхүү юмнууд хийж эхэлдэг байсан. Тэгээ сүүлийн 2-7 хоног бол сайн гүйчдэг. Тэгэл шууд 21 км тэмцээнд 12 сарын 14-нд очсон. Тэгээ өглөө аш хүүт өдөр байсан. Тэгэл өглөө 6 цагт очиод тэмцээн 8-аас эхэлжсэн. Тэгээд Александрч байсан, хайж байсан. Их зөнжсэн. Тэгээд бол стратеги бол ямар стратеги тактик төлсөн. Эхний ер нь бол айжхан гүсээр байгаа л өвдөлтийг нөгөө нэг айхтар өвдөлтийг ирэхгүй алал гаргадаад
Энд гайгүй явсараа дуусгачих гэсэн зорилго тавьсан. Тэгээд тухайн үед бол тэмцээнд орохоос өмнө бол надад бол 3 ширхэг зорилго бас хамгийн ихнийх нь болохоор 1 цаг 40 минутанд дуусгах. Тэгээ хоёр дахь нь болохоор 8-7 хоногийн тренинг одоо бэлтгэлийн хийсэн энэ төлөвлөгөөний гүйцэд дуусгах. Буюу 7 хоног 4 удаа заавалгүй. Тэгээ өөрөө өөртөө үнэнч байх гэдэг хоёр дахь зорилго байсан. Гуравт нь болохоор зүгээр л яаж хийж хахал энэ 21 км-ийг дуусгачих гэсэн бодолтой байсан. За тэгээ тэмцээний өдөр болсон. Тэгээл тэмцээний өдөр Централ Кутэн байсан. Өглөө үрээр нар мандаг байсан. Тэгээл нар мандахаас өмнө гортын дасгалыг янз бүрийн бие халаалтаа аягүйсэн хийгээл хоолндоо сайн зохицуулаад бас нэлээд сандраал эхэлжсэн. Тэгэл ихний 10 км бол ихний юм нь бол 2 км бол маш удаан гүйсэн. Тэгээ гүйж байгаа хөвдөлтөө бас гайгүй мэдрэхдэггүй байгаа. Тэрхийг бас баярлал. Гэхдээ бас хоол зам байна да. Тэгээ 19 км тоо ингээл хүмүүстэй хамтгүйгээл нэг залуудаа танилцсан. Миний адилхан хурдар гэдэг. Тэгээ бид хоёр цуг зэрцэлгүйгээд ихний 10 км гайгүй өнгөрсөн. Тэгэл ихний 10 км цаг угаарч дулаан гараад наад дэшээ надцсан дулаан гараад эргэн тойрон навчаагүй шаардсан. Тэгэл надад цаанаас юм гүүмэр юм зүгэл байсан нэг хүн залуудаа биелээд би юм гүүмэр байна тий жоохон хурдламаар байна гэдэг хэлээд гисэндээ бид хоёр цуггүйжсэн нөгөө залуу сүулдэ цаа чи яваа хоёул барин дээр уулзъя гэдгсэн. Тэгээ тэрнээс хойш бас хөвдөлтөө бас ирэх болов уу айжсэн гэсэн яг ингээд би анхтаад ирсэн гүүмэр санагдаад хэлсэн. Тэгэл өөрийгөө жоохон сул тавиад чатлаараагүйсэн. Тэгэл сүүлийн 22 дахь тойрог Централ паркын 2 дахь тойрон дээр ирсэн чинь нэлээ нөгөө өвдөд ирсэн ч гэсэн бас хүч өрөөгөө өчлээ. Надад бол тухайн үед бол барайнд л гоё өөр enjoy хийгээл дуусчих юм бол надаас л өөр ямар ч зүйл боддоогүй. Тэгэл барайнд энэ эргэн тойрныгоо сайн ажиллаад цүнхөө өрт зөндөө уцаа хайцсан хурдаад шалгахгүй. Тэгэл яг л хөлөө мэдрээл хүмүүстэй зэрэгцээл хамгийн хойноос эхэлсэн. Тэгэл хүмүүсийг нэг нэгээр нь гүйцээл ардаас нь тогтмол хурдтай гүгэл над күнзгийн амсгаа авалгүй гэтэл надад бол яг л нисэж байгаа юм шиг л яг л нэг юм яг л кинон дэр байгаа юм шиг. Тэгээ олон жил хүчтэй шингээгээл тэгээ яг тэр өдөр нэрэл яг өөрийнх нь хүснээр төлснөр болоод тэмцээнд оролцоод төрүүлж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авч ирсэн. Өөрийгөө ялтанд хэлж байгаа юм шиг мэдрэмжийг авч ирсэн. Сүүлийн 2 км бол хичнээн хөвдсөн ч гэсэн нөгөө өвдөлт ирсэн ч гэсэн өөрийгөө хүчлээл 2 км-д бол гүгээл дуусчихсан. Тэгээд анхгүйж дуусгаад барайнд орж ирэл медалаа зүгэл анхны бүтэн хагас маратоны медалаа зүгэл тэг биш тэгээл тухайн мэдрэмжтэй хадгалж авах гал үзсэн. Тэгэд бол үнэхээр гоё мэдрэмжийг төрчихсэн. Тэгэл тэгэж бодоод бүх туусан 8-7 хоног өөрөөртөө үнэж 7 хоног 4 удаа гүгээл бүх төр өвдөлт бүх төр залхуур бүх төр ядралтуудыг даван туулаад хичээл ажлынхаа голоор завсрыг гаргаал хичээжсэн өөрөө маш их барахчихсан. Яа ингээд бодоход айгүй гоё дурсамжтай бүтээсэн. Тэр бол 21 км-д би түүлээгүй тэгж амар ультра маратонд оролцоод хүмүүс шиг лаг зөвлөө. Гэхдээ би өөрийгөө ялан дийлээд өөрийгөө ахиулаад өөртөө үнэнч хагаад тэгээд тэмцээнд дууссан даа би үнэхээр их баяртай байсан. За тэгээд хамгийн анхны гүйлтийн зорилгоод би энэ 21 км дуусчихад ер нь бол би гүн гэж юусэн бодоогүй. Тэгээд 21 км дуусны дараа ер нь бол за гүү хийлт спорт бол аюултай спорт юм байна. Хүмүүс аюух бэртлээд юм байна. Би ч гэсэн аюух өвдөж ийн бэртэж ийн. Тэгээд ер нь бол миний ардаас бол нэг өдөрт 5 км л гүйжий. Тэгээд 7 хоногт 2-3 удаа гүйхтэл надад хангалттай гэж би боддог байсан. Гэтэл яг тэмцээнд дуусаад ирсний дараа бол надад хэдий 2-7 хоног алхаж чадахгүй. Тэгээд шатны доошоо бууж чадахгүй байсан ч гэсэн надад бол үргэлжлүүлмээр санагдсан. Тэгээ нэг 2-7 хоног завсар авсны дараа дараагийн фул маратон. Тэгтээ энэ тэмцээнд орж тэгж хүмүүсээр өөрийгөө шахуулахаас илүү би өөрийгөө mentally serious санагдаад ганцаараа яг 4 сарын 18-нд Мюнхен бурхан бос өдрөөр имэдэ зориулаад тэгээд 42 км анхны бүтэн маратоныг гүйхээр шийдсэн. Тэгээд тэрэндээ бас яг өмнөхөө бодох юм бол 8-7 хоног биш 12-7 хоногийн бэлтгэлийг Adidas Running App дээр Adidas-ийн app гэдэг тэрэн дээр оруулаад тэгээд 7 хоногийн 4 удаа гүйхээр sign up хийсэн. За ингээд 4 сарын 18-нд бүтэн маратоноо дуусгасан. Тэгээд өмнөхтэй харьцуулахад бол
өвдөлт бол бага байсан. Ер нь бол нэлээд туртлагатай болсон байсан. Бас өөртөө илүү бэлтгэл хугацаа өгсөн болохоор гайгууд аваад гарсан. Тэгтээ бас миний амьдралтай байсан бас нэлээд том өөрийгөө сорж утсан зүйл болсон. Тийм. За тийм байна. Ингээд бол одоо за хоёр дахь асуултанд хариулъя. Анх бол эхний асуултанд хариулчлаа. Тэгээ анх яагаад гүйсэн бол өөрийгөө сорж үзмээр санагдсан. Тэгээ хоёр дахь бол одоо бол яагаад гүйдэг вэ гэхээр юм бол надад илүү гоё санагддаг. Бас надад өдөр болгоно дурсамж таашаалыг бол өгдөг. Тэгээ анх бол одоо бол би хүмүүстэй Jersey City running гэдэг энд 5000 гаруй гүйгчдтэй групп байдаг. Тэгээд өдөр 7 хоногийн өдөр болгон гүйдэг. Өөр өөр гүйтэд хийдэг. За тэрэн дундаа гэх юм бол уртын гүйлт, ойрын гүйлт, хурдтай гүйлт нөгөө яг зориултын зам дээр тойрч гүйдэг, тэрэн дээр бас гүйдэг. Тэгээд уулын өөдөө бас гүйдэг иймэрхүү гүйдэг ивентэд байдаг. Тэгээд тэрэнд бол нэг удаа оролцдог доор 20-30 оролцдог. Тэгээд тэр хүмүүстэй хамт гүйдэг, хүмүүстэй танилцдаг. Тэг гүйгээд бас шинэ газруудаас аяг гүйдэг. Тэ. За тэр одоо бол гүйж байгаа шалтгаан гэх юм бол яагаад одоо гүйдэг шалтгаан бэ гэх юм бол энэ бол миний хобби, сонирхол болсон. Тэг өмнө сонирхол болсон. Тэгээд дээрэс нь намайг ирч хүчтэй эрүүл бас сэтгэл зүйн санааны яг нэлээд доктортой ахчихсан айгүйх тусалдаг юм шиг санагддаг. Энэ талаар бол дараагийн видеон дээр бол оруулна. Тэг гүйлти спорт хичээлээр тэсвэр төвчээр айгүйх нэмэгддэг. Тэгээ жижиг сажиг зүйлүүдтэй бас амархан шавтраал тэ эсвэл санаа зовноо бол бууж өгөх тэмхүү юмуд бол багасдаг. Лэн төвчээртэй, бүрсүртэй болж байгаа харагддаг. Тэгээд одоо ирээдүйд бас яагаад гүөх вэ гэхээр яг одоо гүйж байгаа шалтгаан бол үргэлжлүүлнэ. Гэхдээ надаас илүү тэрнэслөө бас юм олон өөрийгөө сорж үзмээр санагдаж байгаа. Тэрний үг гэх юм бол би дараа жилийн Нью-Йорк хотын маратонд гүйж байгаа. Тэрний гүйхэнд бол 10 тэмцээнд орсон баг. 4-нд нь бол орсон. 6-д нь бол орсон. Одоо 4 шиг тэмцээнд орно. Тэгээд тэрэнд орохдоо 3 цаг гүйх бодолтой байгаа. Яа. Тэгээ гүйлти спортыг бол заавал тэгж цаг хугацаа болон хоолгүй бусдыг төрүүлнэ гэхээс илүү өөрийгөө ялан дийлэх тэгээд амьдралд нөлөөлөх давуу талуудыг хараад жишээлбэл энергитэй болно, тийм төсвөр татваржилттай болно, юм намтрахын шатрхаа болно, тууштай болно гэдэг үндслэн дээр бол гүйл их зүгээр. Тэгээд гүйлти спорт бол ингээл харахад хүмүүс ганцаар гүйждэг. Гэхдээ яг үнийг хэлдэг нь бол багийн спорт. Хүмүүс цуг үүдэг, бие бинийгээ дэмждэг. Тийм бас илгээ мартчихж гүйлти спортын хамгийн гоё таалагддаг юм нь юу вэ гэх юм бол гүйлти спорт нь community буюу бие бинийгээ айгүйх дэмждэг. Тэгээд хэдий удаан байсан, хэдий дөнгөж эхэлж гүйж байгаа ч гэсэн бие биендээ айгүйх баяр хүргэдэг. Би чамаас төрүүлчлээ, ингэчлээ гэхийн оронд хин нэг тэмцээнд орох гэж байхад дэмждэг. Тэр хүний рекордыг юм шиг бас өөрийнхөө рекордыг эвдсэн юм шиг. Тиймэрхүү баярлж дэмждэг тиймэрхүү спортоо. Яа, гүйлти спорт бол миний амьдралд бол маш том хэмжээний өөрчлөлтийг оруулсан. Одоо бол цаашдаа бол би яг энэ хэмжээгээр нь гүйн. Тэгтээ өмнөшөө тэгж их шахаж гүйхгүй. Яг багаагаар өөрийгөө ахиулна. Тэгснээрээ бол ямар нэгэн бэртэх магадлал ба спорт юм шиг санагддаг. За тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийг бол би гүйгээсэй гэж айгүйх дэмждэг. Олон хүмүүс гүйгээд надад гарсан давуу талуудыг хүмүүс олж хараад тэгээд гоё амьдралдаа эрэхтэй, зорилготой эрэхтэй байдлаар дадал зуршлуулгаад хэвлээсэй гэж бодож байна. Тэгээд Улаанбаатар маратонд байсан хүмүүстээ баяр хүргэе. Тэр хүмүүс дундаас олон 7 хоног өөрийгөө ялан дийлээд бэлтгэл хийсэн хүмүүстээ бас баяр хүргэе. За миний хувьд тийм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Тэг гүйж үзээрэй, сонирхож үзээрэй, тэмцээнд орж үзээрэй гэж зөвлөмөр байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.